Эрхэм үзэгч та бүхний амрыг айлтгах мэдчилий эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. 1944 оны 4-р сарын 28 буюу одоогоос 80 жилийн тэртех энэ өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор эрхчлөө, тусгаар тогтнол, бадлан хамгаалах үйл хэргийн төлөө Гарамгаа авьяа байгуулсан цэргийн 11 зүтгэлтэнд генерал хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээсэн байдаг. Тэгвэл бид бүхэн түүхэн 80 жилийн ог тохиолдуулан хошууч генерал Баатарын талаарх хөрөг нэвтрүүлэг бэлтгэснээ үзэгч та бүхэндээ хүргэж байна. Хошууч генерал Баатар 1935 онд Засагтхан аймгийн сүжигт хүний оршуу. Одоогийн Говь Алтай аймгийн Шарга сумын нутаг Дээд Улаан хад гэдэг газар Хогтайж Бунцгийн 3 дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр бага наснда малчин эцэг ихэнхээ гар дээр өсөрч төрнөн 1945-аас 1949 онд бага сургуулаа төгсөөд маллах арга ухаанд суралцж байгаад 1955 онд цэргийн албан татагдан одоогийн зэвсэг түвшний эдэг 32 дугаар ангид 3 жилийн хугацаат цэргийн албаасан. Тодорхойлбол 1955-аас 1958 онд байлдагч, багдарга, тусгай хороонд багдарга, 1958-аас 1959 онд харуулын тусгай батальонд салааны даргаар томилогдсон ажил амьдралынхаа гарааг зэвсэг түвшний эдэг 32 дугаар ангиас эхэлсэн түүхтэй. Байлдагчин халаасанд генералын мөр зэсвэ гэсэн бэлэг өрөөлийн биелэл болж хугацаад цэргийн албанаас хошууч генерал хэмээх төрийн дээд цол хүртсэн эрхэм хүмүүс юм. Энэ дайчин түүхтэй ангид одоо хүн таруулд босго өндөртөө хүн таруулын ороодод 4-р салаанд нь одоо энэ Батагийн аав Пүрүжөвд жасраа бид нар нэг ороодын талбай хааж цэргийн амьдрал эхэлсэн түүхтэй. Миний аав Мишгийн Пүрүжөв гэж хүн Баатар генералтай анх 1955 онд энэ хүн таруулын анхны цэрэг болж энд 3 жил цэргийн албаа аваад эндээсээ хоёлаа зөвлөлт холбоот улсад цэргийн сургуульд яваад төгсч ирээд тэгээд амь цэрүүн байх үедээ миний аав Баатар генералтай 62 жилийн турш дайчин нөхөд жинхэнэ хамгийн дотны андууд болж нөхөрлсөн тийм сайхан нөхөрлөлтөй. Үнэхээр хүүхэд бид нэр бахархгүй байхын аргагүй тэр сайхан нөхөрлөөр энэ хоёр маань амьдэрсэн. Цэргийн хугацаа талбай 58 онд хаадуусаад 1958 онд тэр ангидын салааны захирчаар ажиллаж офицер болж багт цэцэлтэй төгссөн. 62 онд ороодын захирч болж хүн таруулын тусгай ороодын захирч болж ажиллаад тэндээс актив сургуульд явж суралцсан нэгэн. Манай ороодыг авч явсан анхны дарга бол цэргийн 20-21-р зууны нэгтэй жанжин Жамсрынгийн Яндон генерал сүүлдээ Батлан хамгаалж зэвсэг түвшний жанжинштабын дарга зам Батлан хамгаалахын сайд дээр ажиллаж хорондоо генерал цавтаа цэргийн дэвтүрт гарсан. Бидний сургууль хүмүүжүүлж зэнийг ачтай гавьяатай хүний нэг гэж энэ даргийнхаа өрөөний албаны тасалгаанд ингэж өнөөдөр ярилцах гэж байгааг их баяртай байна. Генералын маань сонгож авсан хүн бол Монголын зэвсэг түвшний нэртэй одоо генерал Яндонгой бол сонгож авсан байдаг. Тэгээд одоо Баатар генерал одоо торгон цэргээс одоо дивизийн захирагч генерал ботлоо бол явсан хүн байдаг юм аа. Хошууч байсан миний ороодын дарга одоо сүүлдээ жанжинштабын дарга Батлан хамгаалахын сайд болсон. Намайг өргөж өсгөд дээш нь татсан хүн бол аргагүй одоо Яндон генерал маань мөнөөс мөн. За энэ ангиас би тэгээд одоо цэргийн сонцног орсгийн курс Батланы захирагчийн курс. За маань түүнчлэн одоо бригадын захирагчийн албан тушаалд бригадын штабын даргаар дэвшин ажиллаж энэ ангиас явсан түүхтэй юм аа. Баатар генерал 1964 онд эхнэр тогоотой гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгсөн бөгөөд 1 хүү 4 охинтой. Аав хүний алс холч ухаан ирээдүйд хүүхдүүдээ сайн сайхан явах үндэс сүрийг баттаа бэхжүүлж хүүхдүүдээ гадаад дотоодын ихтэй сургуульд суралцуулан өндөр боловсрол эзэмшүүлжээ. Одоогоор 2 дахь охин Зин Даюш Америк нэгдсэн улсад,
Одхон охин Дунгалаг туул холбооны бүгд найрамдах Герман улсад эзэмшсэн мэргэжлэрээ ажиллан гэр бүлийн хамт амьдарч байгаа бол том охин Наран Туяа хүү Баяр Магна охин Орхон Туяа нар нь мэргэжлийнхаа дагав салбар бүртээ лайлан ажиллаж байна. Өдгөө 90 насны босгыг алхах гэж байгаа буурал генерал маань 3 дахь үеийнхээ зулааг өнөрлөн суугаа арчлал буянтай хүмүүн юм. Өр хүүхэд ажцээ, жиж, зэн зэрэгэд 50 орчим бүлтэй өнөр өтгөн гэр бүлийг бүтээжээ. Тэрээр мөн энэ үеэр ханд огийнхоо талаар инхүү дурсан ярьлаа. Сайн ханийн заяа түшиж одоо 5 хүүхэд өргөж өсгөж хүмүүжүүлсэн хүнээ нэг манай хань тогоо багшийн мэргэжилтэй хүүхдийн цэцэрлэгт олон жил ажилласан. Одоо намайг дагаж говьалтай зүүн баянд олон жил ажилласан. Тэнд ахлах цолтой ажиллаж байгаад хот шилжин ирж Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг дараагаар нэлээд олон жил ажиллаж тэнд одоо дүүргийн засаг дараагаар хорооны засаг дараагаар ажиллаж дүүргийн хүндэт иргэн болж ингэж ажиллаж байгаад за тэр нэлээд одоо орохгүй ихийн алдарт одонтой алтан гадс одоо авсан. Чингисийн 800 жилийн медаль авсан. Баянгол дүүрэгтээ одоо нэр хүндтэй хурлын төлөөлөгчээр 2 удаа сонгогдсон. Одоо тийм нэгэн хүн байсан. Тэрээр 1959-өөс 1960 онд 1-р мод буудлын бадлоонд салааны дарга, 1960-аас 1961 онд Ротын улс төрийн орлогч, 1961-ээс 1962 онд Улаанбаатар хотын комендантад хүнд харуулын Ротын дарга, 1963-аас 1965 онд Улаанбаатар хотын комендантын туслах зэрэг албан тушаалуудад томилогдсон ажиллаж байгаад 1965-аас 1968 онд Москва хотод Фрунзен нэрмжит цэргийн академиг төгсөж ирээд 1968-аас 1969 онд 1-р мод буудлын бригад буюу одоогийн зэвсэг түвшний тэг 16 дугаар нэгтгэхэд оператив тасгийн дарга 1970-аас 1976 онд штабын даргаар нь тус ажиллаж байжээ. Баатар генералтай одоо 1970 оноос л эхэлж одоо анх хамт ажиллаж байсан. 1970 онд одоо Баатар генерал зүүн баянд батальоны дарга байж байгаад манай бригадын штабын дарга дэвшин ирж байсан. Дэвшин ирж одоо ажилласан. Ирж байхдаа бол Баатар генерал одоо цэргийн хэргийн их өндөр мэдлэгтэй Фрунзен актем төгссөн. Их сайхан бие биелдартай цэрэг хувцсан цэргийн дөрөмц хувцсан өөрт нь их сайхан таарсан их цогсон тийм сайхан цэрэглэн залуу их гоё залуу байсан Баатаргаа залуудаа тийм л одоо хүн ирж байлаа. Тэгээ Баатаргааг ирэхэд бол одоо тэр цэргийн хазаарангтаа анги салбарууд бүрийн хэмжээгээр ороогүй. Парах гараашнтаа одоо машин техник бас илзадгаа зэвсэг техник иймэрхүү байдалтай. Сургалтын материалыг Азийн хувьд бол их долимогхон бараг байхгүй. Тийм үед одоо Баатар генерал манай бригадын штабын даргаар ирсэн. Тэгээ одоо тэр ирсэн даруйданд зэвсэг техник цэргийн байр хазаарамт оруулах талаар нэлээд хөөцөлдсөн. Энэ үед бол одоо бүрэн орсон зэвсэг техник бол бүрэн дадлагдсан. Зэвсэг техникийн үйлчилгээнд тэгвэл тогтмол хийлгдэг байсан. Тэр үед бол Баатар бавхтай цэргийн албанд бол бас нэлээд эргэл гаргасан шүү. Цэргийн алба. Тэр дундаа одоо цэргийн сургалт их анхаардаг хүн байсан. Баатар хоёрод хими, инженери, сэтгэл зүйн хотгоныг хийсэн. Том хотгон хийсэн. Биеийн тамирын одоо тийм ижбүрэн талбай. Жагсаалын талбай. Одоо сайхан энэ дэрмэндэртэй тийм гоё жагсаалын талбай одоо тийм одоо хийсэнтэй. Монгол Ардын айрам өргөдгөн зохион байгуулагдах тэр он жилүүдэд Хушууч генерал Баатар цэрэгнийхний ярьдгаар хээрийн академи буюу зүүн баянд ажиллаж байжээ.
Эдгээр он жилүүдэд зэвсэгэл техникийг эзэмшүүлэх, сургалтын материаллыг баазыг бэхжүүлэх, цэргийн сургалт бэлтгэл, ардал хангалт, томоохон хээрийн сургуулийг зохион байгуулах зэрэг ажлуудыг удирдан хэрэгжүүлж байсан байна. Тодорхойлбол 1969-1970 онд 2 дугаар мод буудлын бригад буюу одоогийн Дорноговь аймгийн Зүүн Баян дахь зэвсэг түвшний 336 дугаар ангид батальоны дарга 1976-аас 1978 онд Оршловын нэрмжт Зөвлөлт холбоот улсын зэвсэг түвшний жанжин штабын академид суралцж төгсөөд 1978-аас 1979 онд 2 дугаар мод буудлын бригадын захирагч, уг бригад мод буудлын дивиз болон зохион байгуулагдахад 1979-өөс 1983 онуудад дивизийн захирагчаар тус тус ажилласан юм. Арми өргөцөн зохион байгуулах үеийн күнд хүчээр үеийг одоо Зүүн Баянд 7 жил ажилласан. 65 онд академид төгсөж ирээд Зүүн Баянгийн 132 дугаар ангид батальоны захирагчаар шинэ газар дээр одоо батальон зохион байгуулах энэ хүндэтгэл өргөнөд оногдсон. Дараагаар нь яг 10 жилийн дараа 78 онд жанжин штабын академид төгсөж ирээд Зүүн Баянд бригадын захирагчаар томилогдсон очсон. Энэ үед бас цэргийн амьдлал хүнд байсан. Цэргийн сургалтын полигон байгуулах, барьж байгуулах, цэргийн техник зэвсгэлийг далдлах, тавиулан гараж бариулах энэ бүх ажилд яам командлын зүгээс их анхаарч байсан. Тэгээд зэвсэг техникийг далдлах энэ ажлыг сүүлийн одоо 2 жилийн дотор амжуулж зөвлөлт нөхдийн одоо дэмжлэгтэйгээр гараж барих, машин техникийг далдалж сургууль хийх болцоо алдаж хэрэг сургууль байлдааны өргөв ийлүүлэх ийм болцоотой хэмжээнд одоо тулж чадсан. Одоо Зүүн Баянгийн дивиз гэтэл бол 15 ангитай. Дивиз тарьяалагдгүй 2 анги байлаа л да. Тэр нь болохоор 149 гэж айрны зенитийн хороо, барилгын цэргийн 023 дугаар анги гэж ингэж байсан. Тэр бүх анги салбаруудыг нэгдхэн удирдах гарнизоны дараа нь бол Баатар генерал байсан юм аа. Дивиз бол байлдааны бэлтгэл сургуулаач явдаг, аж ахуй хангалттай хариудаг. Ер нь Зүүн Баян дивиз 1979 онд анх байгуулагдах үедээ бол зарим нь бол 3 жил палатканд одоо амьдарч байсан шүү дээ. Тэгээ энэ анги салбаруудыг аж ахуй зохион байгуулалтыг дээшлүүлэх, байлдааны бэлтгэл сургуулийг өндөржүүлэхэд бол Баатар генералын оруулсан хувь нэмэр маш их өндөр байдаг. Зүүн Баянд одоо төмөр зам байгуулах энэ арга хэмжээнд одоо цуслан гүйцэтгэх үүрэг биелүүлж байсан. Энэ бүхний хүчинд цэрэг байртай болж өхлөтөн барилгын батальоныг 023 дугаар ангийн шилжүүлэн бүлгэлж цэргийн байр хазаармаг, машин техникийн тавиулан, гараж варкыг бариулах энэ их арга хэмжээнд одоо зүтгэл чармаал гаргаж миний 1-р орлогч бүрөөсрөн орлогчоор ажил тэрэнд сургалтын материалыг баазыг байгуулах энэ бүх ажилд идэвхжүүлэн оролцож одоо үүрэг даалгавар биелүүлж тухай тогтцол соёлд орж барилгын цэргийн хүчээр цэргийн байр хазаармгаас гадна цэргийн техник зэвсгээ далдлах ийм байр байгууламжуудыг барьж ашиглалтанд оруулсан. Энэ бүхний хүчинд одоо арми оперативын цугларалт, заа харгаан цугларалтыг Зүүн Баянд нэг удаа зохион байгуулж явуулж командаас өндөр хүндлэгээ авсан. Заман түүнчлэн 1900-д ярихад тэмдэглэл ярихад 1975 оны 79 оны 3 дугаар сард явуулсан Монголын нутаг дэвсгэр дээр Оросын аримтай хамтран хийсэн хамгийн том сургууль 79 оны 3 сарын хээрийн сургууль. Энд одоо зөвлөлтийн зөвхөн 22 бригад дивиз оролцсон. Манай талаас нисэх онгоцны 2 хороо нислэг. За 12 дугаар хэлийн отряд манай бригад 6 дугаар дивиз хамгийн гол орол тоглож Сенэтийн артиллери хороо энд оролцож 12 дугаар хэлийн отряд оролцсон хамгийн том сургууль 79 оны 3 сард болсон.
энэ сургуулийн баригдын захирагчаар ажиллаж өөргөө амжилттай биелүүлсэн. За энд манай сургуулийн дундын хянагчаар орлогч сайд генерал Жаданба улс төрийн газраас генерал Алтан гэрэл оролцож бид өөргөө биелүүлж одоо оргин сумын нутагт сургуулийн төгсгөлд одоо нийт явган цэргийн болон техникийн парад явуулж сургууль дуусгаж ирсэн. Хамаандаас өндөр үнэлгээ авсан. Түүнийг цэргийн мэргэжлийн дэд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж, хоёр улсын хамтарсан төлөвлөгөө тээрийн сургуулийн гарамгаа удирдан Монгол Ардын армийг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд манлайлан ажиллаж байгааг нь өндрөөр үнэлж, бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1979 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 402 дугаар тогтоолоор хушууж генерал цол хүртээсэн байна. Ингээд бид 79 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дивизийн захирагчаар томрогдсны дараагаар генерал цол авч 71 дахь генерал нь болж одоо 3 дивизийн захирагч ард талын дээр дамжин шиг генерал генерал цол нэгэн зэрэг шагнагдаж ингэсэн түүхтэй юм аа. Өнгөрсөн онд манай тэр дивизийн суурийг авч үлдсэн цэргийн 36 дугаар анги том хэрийн сургууль болж дайчилгаатай. Энэ сургуулийн үүргийг биелүүлж 90 жилийн хойг зүүн баянд очиж тэмдэглэсэн сайхан арга хэмжээнээс сургууль бидэнд үзүүлсэн үлгэр жишээ. Ийм сайхан үйл явдал болж өнгөрсөн юм. Зүүн баянгаа бид мартахгүй. Жилдээ 1-2 удаа уулзаж учирдیں۔ Би 79 онд генерал цол авч дивизийн захирагчаар томилогдож ингэж байсан. Манай хөргөн дараагаар нь 41 жилийн дараа генерал цол зүүн баянд авсан юм түүхтэй. Энд ажиллаж байсан. Ийм одоо сон түүхтэй юм аа. За дорн говьд 2 удаа ажиллаж бай. 2-3 албан тушаал тэндээс авч өр хүүхдээ тэнд сургуульд явуулж зүүн баян одоо хөлзийтэй нутаг над миний хэдэн хүүхд тэндээс гадаад дотоод сургуульд явсан. Өнөөдөр одоо өнөр өтгөн гэр болж амьдарч байна. Нодны бол ангийнхаа 90 жилийн хойг сайхан тэмдэглэсэн зүүн баянда хөргөн хүүхдүүдтэйгээ очиж тэмдэглэсэн сайхан арга хэмжээ болж өнгөрсөн юм аа. Эдгээр он жилүүдэд 2 дугаар мод буудлын бригад нь Оросын холбооны улсын цэцэг түвшинтэй хамтран Хэрлэн 73, Говь 77, Найрамдал 79 зэрэг байлдааны буудлагатай тактикийн хэрийн сургуулиудыг зохион байгуулж байсан бөгөөд зэвсэглэл, байлдааны техник, боловсон хүчин, нэгтгэл ангийн үүрэг гүйцэтгэх чадвараараа Монгол Ардын арим Аз твдээ тэргүүлж байсан юм. Хэрлэн 73, Найрамдал 79, Зоргол 83 гэх зэрэг том нэртэй сургуульд зөвлөлтийн аримтай хамтран одоо оролцож явсан. Түүний хамгийн сүүлийн одоо сургууль бол 79 оноо нэгд Найрамдал 79 хэрийн сургууль Дорноговь аймгийн нутгийг хамарч явуулсан сургууль байдیں۔ Цэргийн хэрэгтэй сайн суралцж дайнд юу шаардлагатай, байлдаанд юу хэрэгтэй тэр бүхэндээ суралцах талаас нь одоо их юм сургаж залуучуудын сурган хөгжүүлэх энэ үйлс одоо практик дадлага сургууль их ач холбогдолтой шүү гэдгийг онцолж хэлмээр байна. Хушууж генерал Баатар 1983-аас 1985 онд ерөнхий зэргийн 5 дугаар армийн штабын орлогч оперативын хэлтсийн дарга 1985-аас 1988 онд тус армийн штабын дарга бөгөөд командлагчийн 1-р орлогчоор томилогдсон ажиллаж байгаад 1988-аас 1990 онд цэргийн нэгдсэн дээд сургуулийн захирлын 1-р орлогч бөгөөд сургалтын хэлтсийн даргаар ажиллаж байв. Ер нь тэр үед бол айрам өргөтгөн зохион байгуулагдаж нэлээд том хэмжээр үгэн одоо явж исэн үйл дээ. Энэ үед одоо бид ингэж дарга орлогч болж одоо хамт ажиллаж исэн. Тэр үед одоо маш их сургууль дадлага явж байлаа. Тактикийн хэрийн сургууль, команд штабын хэрийн сургууль. Тэр команд штабын хэрийн сургуульд юмд одоо их хамт явж, их сургагдаж, бэлтгэгдэж, дадлагж исэн ийм хүн байна. 5 дугаар айрам маань байлдааны бэлэн байдлын төлөвлөгөөг нэг том төлөвлөгөө одоо анх хийж энэ жанжи штабын дор подвалд одоо бид нар маш өндөр нууцын зэрэгэлтэйгээр ингэж одоо хийсэн сар гаруй одоо ерөөсөн тэндэл одоо байнга одоо байдаг. Тэгэхэд манай
генерал маань одоо манай оперативын хэлцээний дараагаар ажиллаж тэр төлөвлөгөөний гол одоо зүйлийг хийж ясан. Маш их хичээнгүй их сайхан бичин, сайхан зурагдаад сайхан ажилдаг одоо ийм одоо их төвчээртэй сайн ажилдаг ийм одоо бахархууштай сайхан генерал л да. Савын цэргийн амьдралд 40 жил ажиллахдаа төгсгөлийн шатанд энэ сайхан алдартай дайчин сургуульд ажиллаж байгаад цэргийн тэтгэврт орсон 1983 оноос хойш 90 он хүртэл энэ сургуультай холбоотой ажиллаж ирсэн юм аа. Манай сургууль бол дайчин түүхтэй 7 том каптер танкимтай цэргийн бүх төрлийн одоо цэргийн боловсралтай болсон хүчнийг бэлтгэн гаргах уул уурхайн энэ сургууль мөнөөс мөн байлаа. За энэ миний сургуулийн төгсч гарсан олон алдартай цэргийн жанжинууд өнөөдөр цэргийн жагсаалд Батлан хамгаалахын амнаа сайхан баяраас эхлээд Валдбаатар генерал зэрэг олон одоо нэг төгсч гарах тийм үед таардаг болсон юм. Би гадна сургалтыг голлож хариуцдаг цэргийн тактикийн хээрийн сургууль, байлдааны буудлагууд, жолоодлогууд энийг хариуцж одоо шалгаж зааварлахын арга хэмжээ одоо багш нартайгаа нэгдэж ингэж ажиллаж ирсэн юм. Энэ бүхний хүчинд энэ сургууль хөл дээрээ босож миний ажлыг өгсөн олон андарга нар одоо доктор эдмийн зэрэг хамгаалсан ийм одоо хүмүүсүүд ажиллаж байна. Хуучин бол энэ байшинд бол улаан барилга байшинтай байсан одоо сүүлдний нэг одоо бүгдийг өөрчилж шинэ барилга байгууламж байгуулж ингэж одоо сургалтын полигон, талбай, танким одоо тогтжуулж ирсэн. Энд одоо бид бүхэн гар бие оролцож өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа одоо орондоо ядмсрын аман дүүчэн даг сүндэл ариун болд нарын зэрэг ийм олон каптер танкмуудын дарга нар эднтэй хамтарч ажиллаж нэгдэж олон сургууль шалгалтыг давандуул ингэж ажиллаж ирсэн. Өнөөдөр үнэхээр хүний сурган хүмүүжүүлэх цэргийг байлдаанд шаардлагатай бүхэн сургах ийм зарчимд офицеруудыг сургах хүмүүжүүлэх үүргэн манай энэ алдартай сургууль бол нэр төртөө сайхан биелүүлж байгаад их баяртай байна. Нэвтрүүлгийн оролцогч эрхэм генералын гой хүний занчнаар баримтлах зарчим, хөдөлмөрч байдлын талаар хамдран ажиллаж байсан ахмадууд аж зээнэр нь сэтгэлдээ хуваалцлаа. Тэрээр шулуун шудраг, шогч наргаанж, альваад үндэслэлтэй буур сүртэй ханддаг нэгт Нямбаниган болохыг онцолсон юм. За намайг Баяр Магнаа Бэлгүн гэдэг одоо Номодес компанид гүйцэтгэх захирлаар ажилладаг. Баатар генералын ач хүн байна. Тэг яг ингээд цагаан сармаар болоод ингээд олон хүмүүс ирээд баяр ёслолын үйл ажиллагаагаар болохоор эргэн тойрных нь хүмүүс их хүндлээд ингээд энэ манай өвчин бас их мундаг чухал хүн юм байна гэдээ ерөнхийдөө ойлгоод сонирхоод тэгээд л байж идэг байсан. Яг өвгийнхөө хувьд бол ерөөсөө бидний тэгж загинж барьдаггүй, их зөөлөн цэргийн хүн гэж мэддэхэргүй. Тэгээ ерөөсөө тэгж загинж магинж байгаа юм санагддаггүй. Бөөртэй аль хүн санагддаг шүү дээ. Ер нь бол баргийн юмд ер нь их бас их дуурахгүй. Илүү дутуу жижиг сажиг юмд оролцохгүй тий. Тэгээ ер нь их тийм бөөртэй сууртай. Тэгээ бас би бас яг ажил хийж байхын мэдэхгүй ч гэсэндээ сүүл тэгээд дурсамж ном ном уучхад бас их хөдөлмөрч хүн байсан юм байна. Тэгээ бас эргээд бодоход байнга л ингээл юм бичээл яг юу ч бичиж суудаг байсан мэдэхгүй тий. Байнга л юм бичээл сууждаг байсан. Тий. Тэгээ бас нийгмийн идэвхтэй ер нь уц муцаар хаяа хүн амтнд руу залгаад одоо энэ одоо юу гэдэг миний санаж байгаа юм бол тэрний одоо тэр авийнхаа орсон суугчдын асуудал янз бүрийн юмнуудын талаар араас бас их хөөцөлдөж явдаг байсан. Тийм зүйлүүд бас их санагдаж байна. Энэ генералтай одоо 2 удаа одоо ингэж хамт ажилласан. Ер нь дандаа биеийнээ дагаж ингэж одоо хамтарч явж байсан үеуд их байгаа юм. Тэгээ энэ хүнээр одоо их бахархдаг, энэ хүнээс одоо их юм сурсан гэж одоо ингэж би өөрөө боддог ийм хүн байгаа юм. Тэгээд одоо Баатар генералдан урт удаан наслаж удаан жаргаараа одоо сайхан ажиллаж байсан шүү. Тантай ажиллаж байгаад одоо сайхан байсан шүү гэж одоо энэ үгийг бас энэ дээр энэ жавшаалцсан дараа бас хэлье гэж бодож байна. Намайг Жаргалангийн Алтан тулаг гэдэг.
би Хошууч генерал Тавханбаатарын зээх байгаа. Тэгээ миний бие бол 2015 оноос 2019 оны хооронд Канадын эзэн хааны цэргийн сургуулийг суралцж төгссөн. Ерөнхий цэргийн командын офицер мэргэжлэр буюу өвөөгийнхөө мэргэжлийг өвүүлж авсан офицер байгаа. Тэгээд би бол өвөөгөөрөө бол маш их бахархдаг. Миний өвөө Монгол Улсын 71 дэх генерал. Тэгээд миний өвөө бол өөрөө шооч, маш их хөгжилтэй, шударга, их нөмөр нөөлөгтэй. Одоо ачцээ, үр хөвгтүүд бүгдэнд нь ивэлтэй буйнаа харилсан сайхан буураа байгаа. Одоо хувь хүний хувьд бол ярих юм байхгүй. Сайхан харьцаатай, их зөөлөн, уян зөөлөн. Хүнийг одоо тийм их баг гэж одоо голддоггүй. Сайхан ярина. Чөлөө цагтаан бол одоо найз нөхдөйгөө сайхан онигдоод их ярина. Янз янзын их гоё онигдоод ярина. Найз нөхдөйгөө одоо их сайхан инээлгэн хөгжөөн. Яхийн мэдчил ингээл манай дарга сайхан дарга байсан. Аргагүй л одоо цэргийн том зүтгэлтэн цэргийн том дарга л гэж одоо би үнэлж өгдөг. Эрхэм генералын улс их орноо батлан хамгаалах, зэвсэг түвшнийг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг төр засаг, цэргийн мэргэжлийн дээд удирдлагаас өндрөөр үнэлж, Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны Улаан түгийн одон, Байлдааны гавьяаны одон, Алтан гадас одон, бусад олон улсын болон ардын хувьсгалын ойн медалуудаар шагнажээ. Тэрээр батлан хамгаалах салбар зэвсэг түвшинд ажиллаж байгаа залуу гойш үедээ гандан инхүү зөвлөлөө. Цэрэгхэн бол их орноо батлан хамгаалах юу шаардлагатай тэр бүхэнд суралцах үүрэгтэй. Тийм учраас онлын болон биеийн хүчнээ сургууль практик амьдрал одоо их ашигтай тустай ийм зүйлийг одоо жагсаал биеийн тамираас өсвөлээд буудлага жолоодлагын хичээл одоо амжилттай суралцж их оронд хэрэгцээтэй үед шаардлагатай тэр мэргэжлийг одоо чадварлаг эзэмсэн байх хэрэгтэй. Монголын ардын цэрэг бол дотоодтой байтугай гадаадын инкийг сахиулах хүчинд олон жилээр ажиллаж одоо 2000-аад хүн одоо цэргийн албыг өнөөдөр 3 улсад албааж байгаа байх юм. Хэдэн цэргийн хэрэгт юу шаардлагатай вэ? Гарамгай суралцж манай цэрэг дайчид бол Чингисийн цэргийн одоо ур чадвар урлагаар одоо хичээлж нэр төртөө өөргөө биелүүлж байгаа. Их бахархаж байна. Монгол улсад генерал Цолбын уснаа 80 жилийн гой арга хэмжээ оролцож байна. Энд одоо баримт кино цэргийн одоо студийн бичлэгэнд оролцож үг хэлж байгаадаа их баяртай байна. Ингээд цэрэгт хамт ажиллаж байсан. Одоо ажиллаж байгаа генералуудаа цэрэг эрийн цогтой халуун шинжилгээ дэвшүүлж сайхны бэлгэдээр. Орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоног шинэ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Түр баяртай.